Нүүрсний салбарын хөрөнгө оруулагчдын Call Mongolia 2015 чуулга уулзалт өнөөдөр албан ёсоор эхэллээ. 5 дахь жилдээ зохиогдож байгаа тус чуулга уулзалтаар Монголын нүүрсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тээврийн зардлыг бууруулах, ингээхийн тулд нэн даруй төмөр зам барих асуудлыг нэг бүр шийдэх гэсэн гол асуудлыг ярьж байгаа юм. Энд шинэ стратеги хэрэгтэй. Шинэ стратегийн үндсэн томьёол бол өртөг зардлаа бууруул, урд нь олж авч ирсэн тэр орлогын хэмжээний ямиг эргэж олж авъягүй л олборлолтоо нэм, тээвэрлэлтэй нэм, борлуулалтаа нэм. Ийм л стратеги, шинэ стратегийн одоо гол зүйл нь энэ юм байна. Явж Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадвар дээшлүүлэх том асуудал бол төмөр зам барих тухай асуудал байна. Нүүрсийг төмөр замгүйгээр төсөөлж болохгүй. Бид нэг ойрмогхон зур өөрсдийнхөө нэг ойр зургийн хэрэгцээ амьдралыг хангах хэмжээний бизнес хийгээд тэрийг машинаар тээвэрлээд ингээд яваад иж болно. Үгүй юм байна. Тэгэх юм бол бүхлээрээ монголчууд бид хожихгүй юм байна. Монгол хожиг гэвэл өртөг зардлаа бууруул, олборлолтоо нэмэгдүүлэх гэдэг ийм л одоо шинэ стратегийн өмнө ирсэн гэж хэлмээр байна. Монголын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт буурсан мөн 5-7 төсөл төр хийгдэх гэж байгаа гэрээ нь олон талын хууль дүрм зөрчсөн гэж зарим хүмүүс үзэж байгаа тухайга илэрхийлсэн. Тиймээс Монголын уул уурхай асоциацийн гүйцэтгэх захирал алгаагаас уг асуудалд ямар байр суурьтай байгаа талаар нь тодрууллаа. Хөрөнгө оруулалт одоо ингээд сэргийх нэмэгдэх юм боломж болцоо ер нь хэр байгаа гэж харагдаж байгаа. Ер нь боломж байгаа. Яагаад гэвэл одоо бэлэн болцсон төслүүд нь шүү дээ дуншаад байгаа. Оюу толгоон 2 дахь шатны санхүүжилт хөрөнгө оруулалт. Энэ 5-7 хэлцээр 4 сая дэлтгэлээр байгаа нь доотлол нь 4 тэрбум долларын хөрөнгө оруулалт. Тэгэхээр энэ хоёр төсөл ч одоо ингээд шийдчих юм бол мөнгөн цаана байна. Гарант нь хаалттай байна. Нэгээд одоо орлоо. Тэгэхээр энэ хоёрыг шийдэх ёстой хамгийн түрүү. Тэгээд мэдээж одоо гацуур гээд байна. Дараа нь одоо нүүрсэндээ дэмжих ёстой. Өмнөний говьс экспортер шилсэн ховдод Моинко хойно одоо ингээд профессийн дээр улаа хаа тийм ээ сэлингэд байгаа. Тэгээд хөвсглийн дээр одоо ирээдүйд бас когсох нэрс төмөр зам асуудал гээд энэ бэлэн болсон төслүүд ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулалт татах болцоотой байгаа шүү дээ. Зөвхөн манад шийдэх шийдэл нь дэмжлэг нь л одоо тусаад байна. Ер нь монголчуудаас л хамаарат байна гэж харж байна. Одоо сая ажлын хэсгийн анхлагч инг сайхан ихтгэл дээрээ ярьлаа шүү дээ. Ямар ч хууль тогтоом зөрчөөгүй гэдэг. Тэгэхээр энд нэг л асуудал байгаа юм. Одоо гол хууль тогтоомжинд нийцэхгүй байна гэж яриад байгаа нь 2010 оны Улсын их хурлын нэг тогтоол яригдж байгаа юм байна лээ. 2 дугаарт нь төмөр замтай холбоотой 3 баримт бичиг байна. Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого, төмөр замын тухай хууль, концессийн гэрээ гэдэг. Тэр 3 хууль нь өөрөө хоорондоо зөрчилтэй заалттай учраас аль нэг тал нь өөрийнхөө сонирхлыг өөрт нь таалагдсан заалтаа барьж яваад яриад ахаар тэгэл дуусахгүй байхгүй да. Энэ удаагийн Call Mongolia 2015 чуулганд манай улсаас гадна Америк нэгдсэн улс, Оросын улбаны улс, Бүгд найрамд Хятад ард улс, Канада, Австрали, Япон, энэ идэх зэрэг орны төлөөлөгчд оролцож байгаамаа. Чуулган өнөөдөр маргааш 2 өдөр үргэлжилнэ.